Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр React систем дээр хэрхэн root буюу одоо замчлах ажлыг хийх талаар тайлбарлая. За root хийн гэдэг маань нэгсэндээ web хуудсан дээр таны өөрийн хүссэн товчлууруудыг үүсгээд тэр web хуудас хоорондоо тэр үүсгэсэн товчлууруудаараа хоорондоо хэрхэн нэвтэрч орохыг та бүхэн тайлбарсан бичлэгийг оруулахар боллоо. За юуны өмнө бид нэр өмнөх жишээнүүдээр үзсэн Hello Pro is Active гэсэн веб хуудас маань энэ дээр байж байна. За энэ пэйж маань үндсэн app.js хуудас маань болохоор энэ дээр харагдаж байна. Одоо бид нэр энэхүү хуудасынхаа мэдээллийг дахин эхнээс нь ажиллаж эхэлцгээе. За ингэж эхлэхийн тулд бид нэр эхлээд Visual Studio Code дээр тухайн жишээг хавцаа дуудаж оруулж ирээд за нөгөө root-ээ дуудаж ажиллахдаа React систем дээр заавалчгүй суулгах шаардлагатай байдаг. За суулгахдаа бид нэр болохоор npm install за React router DOM гэсэн түлхүүрээр React-ийн одоо router-ийн хэсгийг бол суулгана. За ингээ амжилттай суудсан бол бид нэр дараах кодыг бол ажиллуулах хэрэгтэй байгаа. За код ажиллуулахаас өмнө юуны түрүүнд npm start гэсэн командаар веб системээ ажиллуулъя. За веб хуудас маань ажилласан үр дүн маань localhost 3000 дээр харагдаж байна. За үндсэндээ код авчихын тулд бид нар import командыг бичээд ард нь одоо гоё хаалтан дотор browser router гэж бичиж байна. За таслал тавиад routers гэж бичнэ. За мөн root гэж бичиж байна. За ингээд link гэсэн. За ингээд энэ browser router за routes root links энэ дөрвөн холбоосыг бид нэр хаанаас ашигласан юм бэ гэхээр prompt хөрвний араас давхар ажилтан дотор React router DOM-оос дуудаж уншсан гэдгийг зааж өгöd ард нь цэг таслаа бичиж өгнө. За үүнийхэн дараагаар бид нар үндсэн одоо ажиллаа хийх ёстой байгаа. Үндсэн одоо код хэсгийг нь deep хэсэг дотор бичиж өгнө. За энэний ард мөр унгаагаад бичгтээ бид нар хамгийн түрүүнд одоо тага нэгээд browser router гэсэн тагийг бичиж өгнө. За ингээд энэ таг дотор бид нар router-ийн бүх ажлуудыг хийнэ гэсэн үг. За энэ таг дотор хамгийн ихэнд бичих эхний таг бол navigate tag байгаа. Энэ таг дотор бид нэр линкүүдтэй холбож өгнө. За линкийг холбож өгөхдөө бид нэр тага нэгээд link to тэнцвүүгийн дэндүү тавиад тодорхойл одоо хашлтаа бичиж өгөө дотор нь ташуу зураас тавьж өгнө. За ингээд энэ home гэсэн болъё. За энэ хүү линк тага хаагаад одоо линкийнхаа нэрийг товчлуурын нэрийг бичиж өгье. Home гэсэн нэрээр бичиж өглөө. За үүний дараагаар бид нэр дахиад дараагийн товчлуурыг бас үүсгэе. Link to гээд тодорхойл цэгээ тавиад давхар ажилтан дотор зураасаа тавиад за about гэдэг нэг товчлуур үүсгэе. За энэ link тагийг одоо хаагаад шинээр дунд нь болохоор about гэдэг товчлуурынхаа нэрийг бичиж өгье. За одоо ингээд 3 дахь таг болох link to гээд тэнцвүүгийн тэмдэг давхар ажилтан дотор зураасаа тавьж өглөө те. Одоо ташуу зураасаа за ард нь одоо контакт гэдэг хэсгийг бичиж өгье. За ингээд тага хаагаад контакт гэж бичиж өгнө. За энэ navigate дотор байгаа утгуудыг болохоор бид нэр одоо routes tag дотор холбож өгөх хэрэгтэй байгаа. Routes tag дотор бид нэр дараах зүйлүүдийг бичнэ. За эхний tag нь бол root гэсэн tag байгаа. За root tag-ын дээр бид юу бичих вэхээр root path буюу замын зааж өгнө. Замын заажтай давхар ажилтан дотор ташуу зураасаа тавилаа. За яг дээдлэлтэйгээ ижилхэн home гэж бичиж өгнө. Home гэж бичээд за тэгээд element гэсэн түлхүүр үүнд тэнцүү гоё хаалтаа нэг хаагаад энэ дотор нь бид нэр тагын дотор одоо дээр функц бичих ёстой бид нэр. За жишээлбэл home функц бичих ёстой. Home функцийг бичээд ташуу зураас тага хааж өгнө. За энэний гадна ташуу зураас тага хаагаад өгчнө. За тэр home функцийг яаж бичих вэ гэхээр
импортын доор бичиж өгвөл зөвхөлтэй. За function гэж бичиж өгөөд home гэд функц нэгээд за гоё хаалтаа нэг хаачин дотор нь return буюу буцаах утган дээр нь h1 буюу утгаар за home page гэж биччихье. За ингэж дуудана гэсэн үг. За дараа нь бид нэр одоо яг үүнтэй ижлэр root tag нь дотор about болон contact гэсэн пэйжүүдтэй хооронд нь холбож өгчруудынхаа холбоосыг үүсгэнэ. За ингийн тулд root path тэнцүү давхар ажлын дотор төшөө зураас about. За ингээд элемент дотроо бид нэр нөгөө дээр бичих функцийн about гэсэн функц холбож зүйлээ бичиж өгнө. За мөн дараа нь яг нөө дахиад root гэсэн path гэж бичээд одоо дараагийн элемент болох контакт гэсэн хуудас холбож өгнө гэсэн үг. За контакт хуудас холбож өгөхөөс өмнө path дотроо төшөө зураас контакт гэж бичиж өгнө. За тэгээд элемент дээр нь тэнцүү одоо гоё боржгор хаалтаа нэгээд контакт гэж бичиж өгнө. За ингээд таага хаагаад одоо бид нар дээр function бичиж өгнө. За энэ function-ууд маань одоо буцаах утгууд байгаа учраас одоо бид нар энэ above-та болон дараа нь contact гэсэн хоёр function бичиж өгнө. За function above гэж бичээд за функц нээлээ. За гоё хаалтан дотор return буюу дотор нь гарах тексттэй h1 өндрөөр. За энэ маань about page гэж. За дараа нь function дотроо мөн contact гэдэг функц бичиж өгөөд гоё хаалтаа нэгээд за return буюу буцаах утган дээр нь h1 contact page. За ингээ хадгалчихна. За ингээд амжилттай код маань бичиж дууссан бол webpack compiled successfully гэсэн текст гарна. За мөн compiled successfully гэсэн үр дүн гарнаа. За одоо бид нэр web хуудас руугаа буцаад ороод үзье. За hello pro easy active гэсэн үндсэн гарчиг маань энэ дээр байж гин. За гурван төвчтөр маань үүссэн байна. Home about contact гэдэг. За home дээр дарахаар энэ localhost 3000 ард төшөө зураасанд home гэсэн үр дүн гарч иж гин. За about-ыг дарахаар about page гэдэг энэ localhost 3000 ард about гэж гарч иж байна. За contact гэдэг дарангуут нэгсэндээ contact page маань гарч ирсэн байна. Энэ маань localhost-ийн ард contact 3000 гэж харагдаж байна. За эдгээр саяны миний хийсэн зүйлүүд нь юу юм бэ гэхээр web хуудас руу одоо бид нэг ордог тийм үү. За жишээлбэл go юм нэг орж үзүүлье. Оронгот за нэг мэдээ гэдэг нэг зэс рүү орлоо гэж бодъё. Уус төргээд за энэ зэс рүү орохоор энэ go юм-ийн ард I гэдэг ташуу зураас 2 гэж гарч байна. Нэгэсэндээ I гэсэн одоо нэг дэд хуудас руу орж ийн гэсэн үг. Энийг бол бид нар сая промптлын аргаар хийлээ гэсэн үг. За ингээд одоо home about contact маань бүгдээрээ хоорондоо наалтсан байдалтай бол харагдсан байна. Энийг одоо жоохон зай авч бичиж үзүүлье. За тэгэхээр тулд энэ үндсэн линк хэсгийн араас гоё хаалтаа нээгээд тодорхойлцгээ тавиад босоо зураасыг бичээд өгнө. За ингээд босоо зураасыг бичээд өгөхөөр энэ хоорондох зай маань хоорондоо зайтай болж харагдана. За одоо ажиллуулад үзье. За зайтай болсон байна. За энэ хүү тослууруудыг маань одоо дахин тайлбарлах үүднээс их код руугаа буцаж ороо. Ингээ үндсэндээ 3 тослуурыг бол амжилттай үүсгэлээ. За ингээд тослууруудыг үүсгээд нэгэсэндээ React-ийн router-ийн тусламжтайгаар бид нар web хуудсан доторх 3 хуудсыг бол үүсгэлээ. За энийг ажиллуулахаас өмнө та бүхэн анзаарсан бол бид нар хамгийн түрүүнд одоо нэгэсэндээ web хуудасныхаа энэ терминал дээр install-д суулгаж өгсөн байгаа. Install-д суулгахдаа бид нэр за энэ дээр comment хэлбэрээр хэдүүлээ бичээд үзье. За жишээлбэл энэ доор нь npm install react router дом гэсэн төлхөөрөөр энэ router-ийн React-ийн router-ыг бол суулгасан байгаа шүү. Хамгийн түрүүнд энийгээ суулгачаад энэ React router дом маань
ажиллана гэсэн үг. За энэ 3 хуудасны кодыг товчоор тайлбарлах юм бол import гэсэн түлхүүргүнээ import гэсэн сан дотор одоо browser router, routes, route, link гэсэн 4 холбоосуудыг одоо холбоос утгуудыг одоо React router доомоос дуудаж оруулж ирсэн. За энэ 4 одоо хөвсгчийн тусламжтайгаар бид нэр үндсэн browser router тагн дотроо ашиглаж өгсөн байгаа. За жишээлбэл линкээ ашиглаад үндсэн home төвшөөрийнхаа төвшөөрөө үүсгэсэн. За энэ үүсгэсэн линк дотроо үүсгэсэн home төвшөөр маань болохоор дараагийн routes энэ тагн доторх route path буюу одоо rootlэх зам дотроо энэ элемент нь home гэсэн функцийг одоо дуудаж ажиллуулж байгаа маа гэсэн үг. Тэгэхээр home гэсэн функц маань юу хийж байгаа юм бэ гэхээр энэ дээр home function маань буцаахта return home page гэсэн утгыг бол оноож буцааж өгж байгаа. За үүний тусламжтайгаар нэгсэндээ бид нэр линкээр төвшөөрөө үүсгээд тэр төвшөөр маань одоо тухайн функцийг дуудах замыг рүүтлж зааж өгөөд холбоосоор зааж өгөөд тэр функцаа дуудаж гинэ гэсэн үг. За evolved гэсэн функцийг дуудаж ажиллуулахын тулд бид нэр мэдээж root гэсэн тагн дотор байгаа root path evolved гэсэн функцаар дуудаад за энэ evolved гэсэн функцаар дуудсныхаа дараа энэнийхэн товчлуур маань энэ дээр link to evolved гэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ evolved-ийн утгыг бол хүснээрээ бид нэр өөрчлөх боломжтой. Жишээлбэл home-ыг бол одоо нэгсэндээ юу гэдгийг үндсэн зэс. За evolved-ыг юу гэдгийг вебсайтын тухай. За контактыг юу гэдгийг холбоо өрөх гэж бичиж болно. За тэгээд ажиллуулад үзэх юм бол манай вебсайт маань ийм болсон байна. Үндсэн зэс. За вебсайтын тухай холбоо өрөх гэж үндсэн утгууд гарцсан байна. За ингээ өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа. За өнөөдрийн хичээлээр бид нэр React-ийн router домен талаар тодорхой танилцууллаа. За root гэдэг маань вебсайтыг замчлах товчлууруудыг үүсгэх юм зориулттай програм хангамжийн хэсэг байгаа. За ингээ өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувг танд таалагдсан бол манай сувгийг лайк дараарай, мөн subscribe хийж манай сувгийг дагаж одоо бичлэгийг маань үзээрэй. За баяртай.